бүгдээрэнд нь оройн төргий. За өнөөдрийнхөө хичээлээр болохоор шүү дээ ямар нэг хичээл орохгүй. Тэгээ энэ удаагийн хичээлээр болохоор хэрхэн өөрөө тэтгэлэгт apply хийх вэ гэдэг талаар ер нь бол одоо зарим видеогоос бэлтгий гэж бодоод байгаа. Тэгэхээр үнийгээ болохоор Stipendium Hungarium Scholarship буюу Унгар улсын засгийн газрын тэтгэлгээс эхлэе гэж шийдсэн байгаа. За энэхүү тэтгэлэг нь болохоор ингээд Унгараас жил болгон зарлагддаг. Ингээ Азийн болон ер нь маш олон улс орнуудад зарлагддаг ийм тэтгэлэг байгаа. Тэгээ бакалавр, мастер, докторийн зэрэгээр сурахыг хүссэн хүн болгонд ер нь бол нээлттэй. Гэхдээ нөгөө англи хэл дээр сурах байгаа бол англи хэлний оноо хэрэгтэй те. За унгар хэл дээр сурах байгаа бол унгар хэл хэрэгтэй гэдэг ч юм уу те. Иймэрхүү олон зүйлүүдийг бас шаарддаг. Тэгээ сургууль болгоны бас дотоод шаардлагууд нь зарим талаараас өөр байдаг байгаа шүү. За тэгээ хэдүүлээ ихэнд нь аппликейшнтэйгээ ер нь бол танил болох хэрэгтэй. Аппликейшн нь болохоор Dream Apply гэж оронгуудаа өөрөө нөгөө аккаунта үүсгээд Stipendium Hungarium гэдэг ийм аппликейшнтэй болчихно гэсэн. За тэгэнгүүт энэ Find Programs гэдэг дээр дараад энэ дээр сурахыг сонирхож байгаа чиглэлээ бичнэ гэсэн үг байхгүй. Одоо жишээлх юм бол education сонирхож ин гэж бодъё те. Дөнгүүд энэ дээр education гэж гэсэн education те. За би бакалавраар сурлаа те англи хэл дээр. За ангиас сонгонгуудаа энэ дээр нь дарангууд одоо таны тэ сурахыг хүсэж байгаа чиглэлөө шууд гарч ирнэ гэсэн үг байхгүй. За энэ дээр болохоор University of Debrecen гэж юм те хамгийн ихэн дээр. За дараагийнх нь болохоор Eötvös Loránd University. За тэгэнгүүт энэ болохоор яг Будапешт хоттой байдаг. Энэ болохоор Debrecen гэдэг арай хол одоо 2 цаг орчим явдаг шиг санагдаад энэ 2 цаг орчим явж иж Debrecen хотод очдог. Тэнд байдаг ийм сургууль байна. За мөн Pécs гэдэг сургууль те Унгарийн Будапешт хоттой биш гэсэн үг. Арай өөр хотуудад байдаг сургуулиуд нь бас хамтдаа гараад ирсэн байна гэсэн үг байна. За хэдүүлээ Kindergarten Education эсвэл Kindergarten Education одоо ээлтэй энийг болохоор ээлтэй гэж нэрлэдэг байхгүй энэ сургуулийн ээлтэй гэдэг. Одоо Монголынхоор бол ерөнхийдөө MUIS гэсэн үг. За монголч нь хамгийн одоо нөө сургууль том сургуулиудын нэг бол MUIS шүү дээ тий. Тэр шиг Унгарт байдаг хамгийн том сургуулиудын нэг бол Eötvös Loránd University гэдэг сургуулийг ярьдаг байхгүй. За тэгэхээр энэхүү сургуулиудын талаарх мэдээллийг энэ more information гэдэг дээр нь дарж байгаа давнаа. За тэгэнгүүт энэ дээр болохоор course teacher training гэж юм те бодо багшийн арга зүй тал руугаа орно гэсэн үг байна. За тэгээд доош явуулах юм бол энэ дээр нь болохоор language requirements гэж юм те хэлний шаардлагууд нь тэрнгүүд болохоор шилэх юм бол англи хэлний одоо ярих төвшин B2 бичих төвшин B2 байна гэсэн те. За тэгэнгүүтээ доотлолт нь болохоор motivation letter гэдэг зүйлийг заавал оруулах хэрэгтэй. Тэгээ motivation letter дээр эдгээр зүйлүүдийг бас оруулаарэ гэдээ бас бичсэн байна. Тэгэхээр сургууль алганы бас нөгөө нэг жижигэн ч гэсэн шаардж байгаа зүйлүүд нь болохоор өөр байгаад байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ рүү нас ороод үзээрэй гэж хүсэж байна. За тэгээ ер нь бол ямар шаардлагуудыг хангацсан байх юм бэ гэхэлэр ахлах сургуулийн гэрчилгээ, CV, motivation letter те тэнгуүтэ language certificate энэ төр гэсэн ийм олон зүйлүүдийг ер нь бол хавсаргаад ингээд оруулах юм байна. За тэнгуүтэ entrance exam байгаа гэж юм те. За одоо хэрвээ 1-р шатандаа тэнцчих юм бол 2-р шатанд болохоор одоо таны чинь сонгосон сургуулиудаас ч ингээд шалгалт авдаг хгүй. Тэгэхээр шалгалт нь яаж авах вэ гэдэг нь болохоор эдгээр байдлуудаараас өгөгдсөн байна. Тэгэхээр та бүхэн бас ингээд сонгосон чиглэлээрээ ороод ямар хуу мэдээлэлүүд өгөгдсөн байна вэ гэдгийг нь бас харчвал их зүгээр шүү за. За тэгээд энэ иймэрхүү байна. Тэгэхээр бакалаврч бай, магистрч бай, докторч бай. Иймэрхүү одоо Find Programs гэдэг дээр нь дараад өөрийнхөө сурахыг сонирхож байгаа чиглэлээ бас харах боломжтой байгаа шүү. За тэгэнгүүтээ одоо штэ тэ ингээл education гэдгийг сонгоё. Education тэ. За education гэдгийг сонгоод Infant Early Childhood Education. За энэ нь болохоор бас иймэрхүү мэдээлэлтэй тэ. Тэгэнгүүт энэ дээр нь дараад apply гэдэг дээр гарч ирнэ шүү дээ. Тэнгүүд ийм хэсэг үүсчдэг байхгүй. Edit application гэдэг дээр дарангууд одоо та бүхний одоо нөхөх ёстой зүйлүүд гарч ирж байна гэсэн үг. Одоо жишээлх юм бол контакт, ямар зүйл ах хэвтэй, ямар хэл байх хэвтэй юм те, ямар үйл ажиллагаанд оролцсон гэх мэтчлэн олон мэдээллүүдийг ингээд заавал оруулна. Тэгээд оруулж байгаа мэдээлэл оруулж байгаа явцдаа ер нь бол submit хийгээд хэрэггүй. Submit хийчих юм бол чиний application чинь дутуу бүглэгдсэн
үтсэн чигээр явчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр Savers Draft гэдэг дээр нь дараад явна шүү за. Тэгээ аппликейшн чи ерөөдөө болцлоо гэд үзэх юм бол submit хийгээл дуусаа гэсэн үг за. За тэгэхээр ер нь бол 6 хоног үлдсэн байна. Тэгээ энэхүү хугацаа намжуулаад бас энэ аппликейшнаас бөглөөд явуулаарэ. За тэгээд энэ tasks гэдэг дээр нь орох юм бол ингээд ийм зүйлүүд бол хэрэгтэй гэдээ оруулсан байгаад хэлний одоо паспорт хэрэгтэй эсвэл mandatory medical certificate хэрэгтэй гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүдийг бас оруулаарэ гэсэн хэсгүүд байгаа дээ. Тэгэхээр та бүхэн энийгээ бас дахин шалгаад аппликейшныгаа амжилттай бас явуулаарай. Тэгээд би дараагийн удаа ч гэсэндээ ер нь бол өөрөө аплай хийж болох боломжтой тэтгэлэг боломжуудын талаарх бас YouTube видеон дээр бас оруулъя гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн энэхүү бас аппликейшнтэй холбоотой асуулт энэ төр байх юм бол надаас бас асууж олно. Facebook болон Instagram-аар асууж олно. За тэгээд баяртай бүгдээрэнд амжилт хүсье.